энэ амьдралын цаг хугацаа ямар хурдан би энэ амьдралдаа төрсэн цагаас хойш цаг хугацаа ямар хурдан гэдэг юм бэ гэдгийг энэ яслаа шиг ойлгож байгаа. Одоо би дараагийн оноос эхэлж би 10 жилээ төгсөх болно. Тэгээ шинэ амьдрал надад хүлээж. Энэ бүх юмны хугацаанд би өөрөө хөгжүүлэх цаг одоо эзэнэ болсон юм байна гэдгийг ойлгох мөч. Тийм ээ, ойлгох мөч. Ямар ч байсан яг одоо ирэх гэж буй 2026 онд шинэ хүн ааш ихгүй зат. Асаа нүрэ захаач нэг гэлдэ хацлаа. Таамаасаа одоо бүгдийн юу айцсан. Одоо ерөнхийдөө юу яж байна? This is энэ 2025 гэдэг энэ тоогстой тий. Одоо энэ чинь 5-ын тог ингээд адилах чи. Одоо энэ чинээсээ ингээд дөрвөн тог. Ингээд энэ ямар тоолж байна гэхээр энэ бол 2026. Тийм ээ, 2026. Би яагаад ийшээ асууж байна. За тэгэхээр ямар ч гэсэн тэгээд юу болж байна? Одоо энэ 2024 онд гэдэг ямар ч нэгдүүлэн. Одоо ерөнхийдөө энэ 2025 онд өмнөд оны амар идэхгүй байсан он жилүүд байлаа. Тийм ээ, он жилүүд өнгөрсөөр 2025 онд би амар бичлэгийн дээр амар нэг лайк хийгээд явна гэсэн. Олвч тэгэл мэдгүй тийм олигтой бичлэг хийж чадсангүй. Sorry. Энэ бол биний буруу. Дизайн ямар ч сайн 2026 онд би даашгүй бичлэгээ хийн гэсэн зорилгоо тавьсан байна. Тийм. 2025 онд би нэг хоёрхан бичлэг хийсэн байгаа даа юу юм баг. Тэгээ хоёрхан бичлэг хийгээл ер нь тэнэс хойш нэг актив бичлэг хийсэнгүү. Тийм. Одоо ямар ч одоо энэ онд ямар ч бүх одоо 2026 онд гараад тэгэл ямар ч одоо би өөрөө ерөөхдөө одоо юу яаж байгаа. Одоо өөрөө анхаарч ерөөхдөө одоо юу юм тэгэл өөрөөсөө анхаарсан нэг юм хүн бичлэг хийсэн санаж байгаа бас нэг өөр шинэ зүйл хийсэн нэг санаад байгаа юм бодсон байгаа. Ерөөхдөө тэрнийг л одоо ерөөхдөө 2027 онд хэрэгжүүлж чадах нь үгүй гэдгийг л одоо энэ онд шийдсэн дээ. За тэгээд энэ бичлэг жоохон удаан болохгүй байх юм байна. Нэлээд болсон бичлэг болох. За ямар ч юм тэгэл одоо 2025 онд энэ одоо 2026 ямар хурдан ямар ч юм тэгэл юу байлаа. Тэр ямар ч юм тийм өөрөөсөө анхаарсан өөрөөсөө гой шаардлага тавьсан гэдэг бодлоо юм. Зүйл хойлоо. За ямар ч юм тэгэл 2025 онд идэхгүй байлаа. 2026 оноос эхэлж би нэлээ ихтэй ерөнхийдөө байна. Бичлэг дээрээ ерөнхийдөө идэхтэй байж ерөнхийдөө бол тэгэл янз бүрийн гой санаа гаргаж ерөнхийдөө гой бичлэгийн санаатай байгаа. Тэгээд ямар ч ингээд 2026 онд одоо болох гэж байна. За ямар ч шинэ оны мэнд ямар ч шинэ оны мэнд шинэ орчин, шинэ хүн бас шинэ зүйлийг хийж бүтээгээсэй гэж би танаас хүсэн билээ. За ямар ч ингэж бичлэг дуусгацгаая. Goodbye.